Зүгээр үү? Жаахал тесрээ. Дахиад л унчглаа. Энэ удаа хэдэн хүн унсан бэ? Эмч нарын маанад усхна. Хэрвээ бид бүгдээр ингэж үхэх бол яах вэ? Зүгээр дээ, бидэнтэй эзэнт гүрний гэрэл байна. Тэгээ Баатар Бэрн эндээс сонсогдож байгаа болохоор чи зүгээр байгаа болтой. За эрхэм Баатар, за эрхмээ. Баг сулраад эхэллээ. Явхад 74 гишүүнтэй байсан. Одоо зөвхөн 43 л байна. Би 31 үнэ алдаагүй. Одоо харин ч 43 амьд үлдсэн. Хэдийгээр бид чадвархнаа хийсэн ч унсан 31 нөхдийн төлөө. Тийм ээ, яг тийм. Бид бүгд энэ боломжийг тооцоолсон байсан. Учир нь энэ газар бол 7 аюулт газрын нэг. Анхдагч цум, ноён Бэрн, тийш хардаа. Бид 9 минут ирлээ. Энэ бол анхдагч цумын гяндангийн төгсгөл. Олон зовлонгийн үр дүнд хийгдсэн аяллаа төгсөв. Төсөөлсчгүй их баялагын сан гэж яригддаг газар. Магадгүй хүн төрөлхтний хамгийн агуу бүтээгдэхүүн нэг 36 шилэг бүтээлийн нэг нь хүртэл энд байж болно. Гэвч энэ газар бас энэ газар доорх гяндангийн эзнийг оршдог газар. Жагсаалд ор. Хамгаалагчид илтчил урагшаа. Шидэдэггүй газар нутгийн гэрэлтэл харааны талбайгаа баталгаажуулахыг тэргүүн зэрэг тавь. Чичиргээ намжлаа. Би гэрэлгийг нэмэгдүүлнэ. Санаа сэрэмжээ битгий алд. Зүгт. Үүнийг ялах боломжгүй. Тэгэхэд товчхондоо. Чи хүмүүсийн сүрэг дайрч орж ирэхэд унтж байсан. Нойр мөг байсан ч сайн дулдлаа. Би үүнийг л хэлэх гээ юу. Тийм. Би хоёр дайсан дээр нэгэн зүг дулдсан хүмүүс болон ядаргаа. Тэгэхээр Патрик, би чамайг тайвшраасаа гэж үнэхээр хүсэж байна. Тайвшрах. Чи намайг үнэхээр тайвширна гэж бодож байна уу? Бодвол чи гяндангийн босс. Яаж чи хүмүүс хамар доорн чинь эр хүртэл ойрмогдож чадж байна. Чи бүр хүмүүсийн өмнө нэвшээсэн. Энэ ямар учир утгатай юм бэ? Энэ бол сэтгэлгээний асуудал. Хадгалтай Ирэн энэ бүгдийг юу гэж бодож байна? Би итгэж чадахгүй байна. Зүгээр л эвшээлтээр хүмүүсийг дарах Ирэн дахин биширч байна. Энэ Свалов ирэх мэдлээ ийм сүр жавхлантайгаар харууллаа. За би бууж өглөө. Энэ гяндан найдвар алга. Тэгэхээр хэрэггүй дээ, стресс яасыг чинь идэж байдаг гэдэг. Энэ бол хүн төрөлхтний булан авах боломжгүй гэж үзсэн 7 гяндангийн нэг. Анхдагч муу ярийн 7 үүрийн нэг. Анхдагч цөм. Ихэнх гяндангийн дайралт хүмүүсийн ялалтаар дуусдаг. Хүмүүс хизээч хамаагүй довтолж чадна. Хүмүүсээс ялгаад энэ мангасууд өргөж сондот сэмжтэй хамгаалтанд бэлэн байх ёстой. Эцэст нь төгсгөлгүй үржилтийн плануудаас болж гянданууд суларч эхэлсэн зайлшгүй хувь тавилан байв. Гэвч тоо домшгүй гяндан дээрэмдүүлж шинэ гяндангууд хоостыг нөхөхөөр гарч ирсээр. Хүн төрөлхтөн удаач үгүй дүүрэнд үл хамаарах зүйл байдгийг ойлгосон. Хүмүүсийн хизээч эзэлж чадахгүй гяндангийн аялал. Тэдгээр анхдагч муу ярийн 7 үүр гэж нэрлэдэг. Хүн төрөлхтний эзлэжгүй гэж үздэг 7 гяндан. Бас эдгээр 7 үүрний анхдагч цөмөөр хамгийн аюултай тооцогддог. Хүн биш хамгаалагчдын хамтар боссын өрөөрөө хөдлөх 3 хонгил тус бүрийг хаалгаж хамгаалдаг. Зүүн талын улаан замын хамгаалалт Хомункулус, элдчин үйлчлэгч Рена, төвийн цэнхэр замын хамгаалагч Аргас, үхлийн баатар Патрик, бас баруун талын бохир зам энэ талаар их мэдээлэл байхгүй. Танигдаагүй. Эцэст нь энэ эзлэгшгүй гяндангийн эзэн нь
Эзэнт гүрний төгний ихтэй хутанд гардаг анхдагч чөтгөр залгигч гэж энд бичсэн байна. Энэ залгигчийн эснээр энэ ном хүмүүсийн дунд тархсаар хойш довтлогооны тоо нилээд их буурсан. Хэлсэн мэддэг гяндан ажилуулах гэдэг чинь урлаг шүү дээ. Хэрв чи гяндангаа нууцлаг байлгавал хүмүүс биднийг анзаарч үгүй. Чи энд хэдэн бага зэрэг мэдээлэл цацах хэрэгтэй. Ингээр хүмүүс андуураад хийх бид тэр гяндангийн тухайд их мэднэ гэж бодно. Тийм болохоор тэд гал руу нисэх хэрвээ шиг бидэнд өөрөө дайдаг юм. Гэтэл энэ номын талаар хувь нь зүгээр л төгсөөл шүү дээ. За тэгсэн ч гэсэн би үнэндээ тэд ийм олуулаа ирнэ гэж удаагүй. Тэд нийт 74 баатар байсан уу? Тийм ээ. Гэхдээ тоног төгөөмж ихэнх нь 116 хар тэмдрүүлэлтэд төлөхөд зэврээ алга болсон. Хөөхөөс сайн нөхцөлтэй байгаа нь энэ бүгд их үн зарагддаг. Хэрэг Ирена байсан бол тэр тэмүүлэлтэд тулгараад бараг эвдэлгүй авах гэсэн да. Бидэндээ мэднэ. Чамайг сайн хийх байсан гэдгийг чинь мэдэж байна. Уучлаарай, бид энд уулзалт хийх гэж ирсэн юм тийм үү? Бид энд дэмий ярихаар ирээгүй. Тэгэхээр та хоёр яагаад хамтдаа цагийг өнгөрөөгд байгаа юм? Эндхийн агаар үнэхээр чихэрлэг байна шүү. Амьсгалахад шүүд торгоодох нь. Гэхдээ зөвхөн миний шүд биш. Миний гавалч бас ялзарч байна. Боосо. Хэрв та хувирах гэж байгаа бол зөв хийх хэрэгтэй биш гэж үү? Та Ирена гэдэгтэн толгойг илэхэд таны гарыг харсан 6 хуруутай байсан. Чиний зөв үнэхээр 6 байна. За өмнөх удаа аман дотор чинь 40 шүд байснаас болж сайжирсан гэж бодож байна. Надад өөрийнхөө полиморфийн талаар бардам инээж намайг жихүүжүүлсэн. Ноён Патрикийн эргүү ташах чимээ маш таагүй байна. Би удахгүй ажлаасаа гарах өргөдлөө өгөх ёстой. Би цаашд гяндангийн хаалганы хамгаалагч байж чадахгүй. За тэгвэл Ирена гол санаанд оръё. Бүгд мэдж байгаачлан хүмүүс эцэст нь баруун замаар дайрч эхэллээ. Асуудал нь баруун замын хамгаалагч нь байсан 116 хар тэмдрүүлүүд энэ үйл явцад хүнд гэмтэл авсан. Тэд маш хүнд гэмтсэн бололтой. Ямартай ч би хэтэрхий санаа зовхгүй байна. Тэмдрүүлүүд чиний төсөлж чадах хурдаас ч илүү хурдан нөхөж төлждөг. Хэрэг сайжирч байгаа юм шиг санагдахгүй бол би зүгээр л шинэ хаалганы хамгаалагч болно. Босс, тэгвэл та солих хүм хайж явахдаа хоёрыг олоод өгөөч. Тэгвэл би ч бас гарч болно. Юу яриад байгаа юм бэ? Чиний гэрээ насан турших. Ямар ч байсан одоо хүмүүсийн зөв замыг баримтлана. Тэд аль хэдийн 2 дахь дайралтын бүлэм зохион байгуулж байж магадгүй. Хүмүүс харилцаа холбооны шидийг нэлээд өргөн ашигладаг болсон тул энэ мэдээ аль хэдийн тархсан байж магадгүй. Баруун талын бохор зам хол чөлөөтэй байна. Тийм бол бид тэдний төлөвлөгөөний эсрэг стратеги боловсруулах хэрэгтэй. Сонсоо, та хоёр бид дахин зохион байгуулалт хийж байна. Юуны өмнө Ирена чи улаан зүүн зам дээр байсан тийм үү? Сайн уу? Одоо чи бохирдсон баруун замыг хариуцуулна. Давтлагчид тэнд хамгаалдаггүй гэж бодоод дүүрэх болно. Тийм чи тэднийг зогсоох ёстой. Ирена хэдэн ч хүн ирсэн зогсож чадсан залгигч эзэн минь. Иренагийн хамгаалдаг байсан улаан зүүн замыг одоос чиний үүрэг Патрик. Би юу яагаад хүмүүсийн Иренагийн бохирдсон зам дээр байгаа мэдхээр тэд Иренагийн өмнө хамгаалттай байсан зүүн зам руу явах нь тодорхой. Тэгээд чи тэднийг зогсоно Патрик. Ингэснээр бид тэдний хоёр дахь дайралтыг зогсоож чадна. Уучлаарай боосоо. Хүмүүс цэнхэр гол замаар орох гэж оролдвол яах вэ? Тэгвэл тэд надтай очих хэрэгтэй болно. Энэ төлөвлөгөө олон цорхотой байна. Энэ төгс төлөвлөгөө байна залгиж эзэнтэй. Хамаагүй бид юу ч мэдэхгүй. Одоо яаралтай асуудал шийдсэн болохоор бидний шийдэх ёстой ганц зүйл бол тэр элдийг яах вэ гэсэн асуудал. Элд. Тэр энэ дайралтын тэргүүний эглэсэн элдийн тухай ярьж байна уу? Энэ удаа тэд ийм элд авч явсан болохоор нэлээд хүчтэй байсан байх. Тэгвэл ямар төрлийн элд юм бэ? Та ч бас үүнийг өмнө сонссон гэдэгт итгэлтэй байна, босс. Энэ байна.
36 ширхэг урлагийн бүтээлийн эдгээр нь хүмүүсийн дунд нэлээд алдартай зэвсэг. Гэхдээ зарим нь зэвсэг биш. Гэхдээ ямар ч байсан энэ дээр 14 дахь гэж би бодож байна. Үүний нэр нь Тана Белла гэж би бодож байна. Бид одоо саналаа 36 алдагдсан хэсэг ч юм уу тиймэрхүү нэгтэй агуулгад иймэрхүү хэдийдэн зүйл байгаа. Энэ бол урлагийн бүтээл би сая хэлсэн биз дээ. Хадагтай Ренагийн илдэж бас 36 урлагийн бүтээл нэг. Хүмүүс зарим сайн юмнууд авч явдаг болтой. Үүгээр юу хийх ёстой вэ? Хэрэв бид үүнийг орох хаалган дээр хүүхдүүдэд өгвөл хүмүүс буцааж авах болно. Энэ тэдний гарт буцаж очвол асуудал болно гэж бодохгүй байна уу? Энэ хамгийн сайн зүйл үүний танд Патрик би ч бас илт хэрэглэдэг тийм Патрик чи ч бас илт хэрэглэдэг тийм үстэй. Яагаад чи үүнийг хэрэглэж болохгүй гэж юу? Үнэхээр үү? Тийм ээ. Хөөхөө. Тэгвэл яах чаргагүй бол энэ таны тушаал болохоор энэ бол анхдагч зам. Энд аимшигтай хомункулаас үйлчлэгч. Үхлийн авралзуулдаг үхлийн баатар. Бас авраг эртний мангас байдаг. Би чамд илдэг өгсөн болохоор хавирганы хооронд нуусан халагдах өглөө уур Патрик. Зөвхөн залгигч руу хардаг Рена. Патрик энэ гэндэд үлдсэн сүүлийн ухамсартай нэгэн мөн боосоо залхахтай гаргууд нэгэн. Залгигч эртний мангас ба залхуурлын биелэл. Энэ дайралтыг үлдсэн олзыг яах вэ залгигч эзэнтэй? Энэ л над хангалттай. Үргэлж хийдэг зүйлээ эзгээе. Чадах чинээгээр ашиглаад үлдсэнийг нь дараагийн дайралтыг хийгчдэд өгөөш болгон үлдээе. Ойлголоо. Тэгвэл би дэлгэмгүй мэдээллийг өөрөө зохицуулж толно. За, гэтээ харамсалтай нь шидэд зүйлс мангасуудад тийм ч хэрэгтэй биш. Манай чулуунууд нь аваад зарж болно. Тэд сайн үн хүрэх ёстой. Тийм үү, гараагүй удаж байна шүү. Тэгвэл би гарах уу да. Хүмүүс дээр очиж үзье. Юу гинэ? Юу яагаад чи ингэж гайхаад байгаа юм бэ? Хадагтай Рена явсан дээр биш үү? Яагаад чи хэлбэр дүүсээ өөрчлөхдөө муу? Яасан? За их хэмжээнд 100 худалдаж авахаа мартав. Цаг агаар сайхан байна. Тэгээд би эгэж ирнэ залгигч эзэнтэй. Хөөе хүүхдээ уучлаа гэтээ би энийг авах боломжгүй. Яагаад? Тэгвэл хардаа энэ бол бие зэрэглэлийн маана чулуу. Бид чиг энгийн хүмүүс 10 жил хөсөө гоожуулан ажиллах байсан ч нэгийг авдаг. Гэтэл чиний авчирсан бүх чулуу үүнээс том байна. Зөвхөн эзэнт гүрнгийн шидэтэн эсвэл шидийн самхын өндөр зэрэгтэй шидэтэн ийм том чулуу хэрэглэдэг. Чи эзэнт гүрэнтэй нэг хэрэгтэй нийслэлийн үнэтэй эдлийн худалдаачид ярих хэрэгтэй. Эсвэл шидийн самхын салбар энийг авах байх. Нийслэл эсвэл шидийн самхаг нийслэл хэтэрхий холбоо байна. Шидийн самх руу явах хэрэгтэй бололтой. Би авахыг хүсэхгүй байна. Гэхдээ хэрв энэ залгигчийн төлөө бол тэгвэл баяртай. Аюулгүй аяллаарай жаалаа. Хөөе хүүхэд нь чи энэ нэгийг мартчихаж. Энэ бол цайны мөнгө. Мэдээллийн төлөө баярлалаа хүү минь. Ямар хачин хүүхэд вэ? Тэр ч бас хүн биз дээ. Шидэд самхын жигүүр. Та энд маань чулуу зарах гэж ирсэн үү? Тэгвэл манай холбоотны тэргүүнтэй ярилцсан дээр байх. Ойлголоо. Намайг дагаад яваарай. Би таны манай тэргүүний өрөөнд хүргэжгүй. Тэгэхээр энэ шидэд самхын орой дээр барих гэж байгаа юм байна. Хамгийн шидэд самхыг гяндантад тустай юм. Энэ зүгт. Ийшээ ирсэнд баярлалаа. Би бол шидэд самхын холбооны тэргүүн Америк Гарамучи. Тэгээд чи хий юм бэ? Энэ хүн манагийн их нөөцтэй юм. Жаахан хүүхэд ирж байгаа гэсэн болохоор би чамайг хөөж явуулахад бэлэн байсан. Гэтэ хамгаалагчтай хэлснээр чи олон тооны маана чулуу авчирчээ. Чи вингийн нэр хүнд үр дагавартай мэдж байгаах. Чиний авчирсан маана чулуунд бидний стандарт нийцсэн гэж найдаж байна. Өөрөө хардаа. Эдгээр чинь зэрэглэлийн маана чулуунууд байна. Зарим нь миний харж байсан хамгийн сайн зэрэглэлийн маана чулуунуудын нэг юм байна. Эдгээр хүүхэд авчрах явах зүйл биш. Энэ охин хий юм бэ? Чи хаанаас байж вэ? Тэр үсний өнгө. Эзэнт гүрний 8 ядуусны гэр бүл дүнд
дунд мөнгөлөг үстэй генетикийн удамшилтай гэр бүл байдаг. Тэдний охин гэрээсээ оргоод эдгээр нууцаар авчирсан гэж үү? Жаахан охин ийм олон өндөр чанартай манчлалтай байх өөр арга байхгүй. Ямар ч гэсэн тэр язгуурт энэ зүйлсийг үүнийг сайн мэдэхгүй байх. Бүдүүр зан гаргасан дуршлаг ийм чанартай бараа авчирсан төсөөлсөнгүй. Бид эдгээр чулуунуудын бүгдийг нь авахыг хүсэж байна. Чулууны бүрийг 50 унц алтаар ямар вэ? Хамгийн сайн чанартай чулууг нь 50 унцаар авъя. 50 унц. Бид шиг энгийн хүмүүс 10 жил хөсөлсөө гожуулан ажиллаж байх нэг авдаг. Энгийн хүн жилд 10 унц алт олдог. 10 жилийн ажилтдаг гэвэл 100 унц болно. Намайг тэнийг гэж бодоод байгаа юм уу? Чамайг алан шүү хүн гой. Уучлаарай чөтгөргөж тэгэхээр тэр эдгээрийн үүнийг мэддэг бололтой. Үнэхээр бидний бүлэмийн бүх алтыг өгсөн ч эдгээр чулууныг авахд хүрэхгүй. Тэгвэл чадах чинээгээр авъя. Үүнийг 2000 унц алтаар. Энийг бидний бүх юм. Энэ мөнгөний дээр нэмээд үнэтэй бараа өгвөл эдгээр маань чулууныг авах уу? Тэдгээр чи үн цэнийг чи багттай мэдж байна уу? Амархан зарагдах ёстой шүү. Санаа зовох хэрэггүй. Энд хүрээд ир. Бараг чинь шууд өгье. Бид гадны хүмүүсийг энэ хэсэгт оруулдаг. Гэхдээ энэ алхтад танд онцгойлон зөвшөөрч байна. Зам бид шидийн самхын агуулгын өрнөдөрлөө. Энэ бол 4 кратын алмаанзан хийсэн хитэм зөв гэсэн жижиг маанан чулуунууд зулгасан тул шиддэнд маш хэрэгтэй. Энэ бол амьд хар сувд эзэмшиж байгаа ойр орчмын хорыг мэдрвэл уйлж анхааруулдаг. Энэ сувдыг алхим ашиглан хийсэн. Юу гэсэн бэ? Бурхан минь ирэн таалагддаг болтой. Гэтэ алхим бол эрүүл бус судалгааны салбар гэж тооцогддог. Тиймээс олон хүн үүнийг зэгшдэг. Тэгвэл энэ ямар вэ? Үүнийг улаан хайрын чулуу гэдэг хайртай осууд нэгтгэдэг үнд чулуу. Хайрын бүтээдэг гэж үү? Хэрэг та хайртай хүнийхээ өмнө энэ эрдэнэ чулуунд маана шингээвэл улаан хайрын чулууны сүнс чиний хайрыг мөнхөд үргэлжлүүлнэ. Энэ бүх зүйл дээр ажилдаг үү? Тийм ээ, энэ ажил нь би амлаж байна. Энэ чамд хаагдаж байна уу? Энэ эрдэнэс байх ёстой. Бусад эрдэнэсийн талаа мэдэхгүй байна. Гэхдээ энэ эрдэнэс бага зэрэг онцгой тохиолдол. Энэ эзэн хааны зүрхийг хулгайлж чадах байсан бол үнэлж оршгүй. Тэгээд энэ ямар вэ? Халдтай та энийг яаж олж авсан юм бэ? Таны өмнө өгсөн бүх алт байсан энэ. Энэ эрдэнэсийн төлөө. Урлагийн эзэн. Яаж чи үүнд тэр эрднийг өчгвөө? Юу гэсэн үг вэ? Чи тэр эрдний юу болохыг мэдж байна уу? Хэрвээ чи үүнийг авч явахыг зөвшөөрсөн бол тэр өгөх нь гарцаагүй. Тэгээд юу гэж болох ёстой зүйлийн талаар юу ч мэдэхгүй тэр язгуур талтай үүнийг хүссэн. Тэр өөрөө хилцэл санаан болгосон. Түүнээс гадна энэ үнэхээр үнэлж оршгүй эрдэнэ гэсэн хэдий ч санаа зовж болохгүй. Энд асуудал байхгүй. Тэр эрдний судлах мөчөд тэр үхэн. Бас тэр азгүй жижигхэн хадагтай дурласан хинж байсан түн тамд хүн. Тиймээс ямар ч нотлохоо үлдэхгүй. Хинж байсан би түүнд хамсаж байна. Анхдагч муу ярин 7 үүрний нэг чатя цэз. Миний үзүүрүүд их илэгдсэн байна. Энэ орж ирсэнд уучлаарай. Гэнт би үргэлж чамд өртөө. Санаа зовлтгүй өршүүд би бидээ туслах ёстой. Тэгээд чамайг хөөрхөн байхыг харах надад үнэхээр таалагддаг. Чиата цайзын босс Эржбет Батори. Үнэхээр хөөрхөн байхыг юу ч хийж чадна. Би ийм зүйлгээр би Common Colossus үнэхээр атархдаг. Хизээж хөшөрөхгүй хөөрхөн царай. Та бас их залуу харагдаж байна хадагтай Батори. Таны айс Ренегийнхээс ч илүү тунгалаг. Энд гадаад төрхөө хадгалах гэж өдөрт хэр их цус зарцуулдаг гэж бодож байна. Хадагтай Батори. Рена одоо танд ямар харагдаж байна? Мэдээж би чи бол миний сүүлийн үед харсан хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй. Би баталгаа өгч чадна. Чамаас татгалзах ганц ч хүн байхгүй, Рена. Ямар ч тач Рена чи хэнийг төлөө ингэж гойж хангалсан юм бэ? Арай хэн нэгэн сэтгэлээ илчлэх гэж байгаа юм биш үсттэй. Сэтгэлээ илчлэх гинэ. Тийм ээ, би сэтгэлээ илчлэх гэж байна. Үнэхээр үү?
би тоглож байсан юм. Хинд? Залгич эзэнд. Рена чи ийм аимшигтай онгог ингэж тайван хэлж байх гэжтэй. Чи гомункулус болохоор тэгж байгаа юм болов? Онгоо бишээ би залгич эзэн сэтгэлээ хэлчлэг гэж байна. Түүний юунд ч дурлсан юм бэ? Тэр залууд ганц ч гэсэн сайн тал байгаа юм уу? Түүнд маш олон сайн тал бий. Тэр найдвартай гинэ тийм ээ. Түүнийг ардаа байлгах хүсэхгүй хүн энэ дэлхий дээр байхгүй л байх. Гэхдээ түүний залхуурал энэ тэр бүр найдвартай байдлыг үгүй хийдэг. Тийм ээ, тэр залхуу бас маш том биетэй. Тэр бас хооллоо аатан шиг иддэг. Бүтэн өдөржингөө унтдаг, бас хорхирдаг. Ёс зүг гэж ёстой байхгүй. Саяхнаас гүзээч гарчгаж. За. Чи энэ бүгдийг мэдсээр байж тэр залуу сайн хിവэрэл байна уу? Тийм ээ. Үнэхээр сайн. Чамд заав ойлголоо. Чамд амжилт хүсье. Гэхдээ чи үүнд гойдож байна. Гэж бодож байна. Хэрвээ тэр чамайг голвол чи над дээр ирж олно шүү. Баярлалаа Атгата Ботор. Амлаж байна. Рена юу ч болсон энэ бүтэн гэдгийг. Разя эзэнт гүрний нийслэл Гандгийн довтлогын холбоо. Тиймээс Баатар Янхесталийн удирдсан довтлогоо устсан гэж таамаглаж байна. Юу гинэ? Бид тодорхой мэдээлэл авсан бүх зүйл хамгаалагч хүртэл асуудалгүй байсан гэж. Тэдний тосож алдаагүй. Гэтэл яаж тэдний устгасан гэж багтаа хэлж чадж байна. Энэ үн ноён бээрэн жирийн мангасаар алуулах боломжгүй. Үгүй та нар буруу ярьж байна. Ахдаг цөм тийм агуу эсвэл нарийн гяндан биш. Довтлох баг нь үүнийг нэг өдөрт цэвэрлэх эсвэл алуулах болно. Гэтэл тэдний сураг гарснаас хойш 2 өдөр өнгөрчлөө. Магадгүй бээрэн үгсэн. Бид тийм гэж үзэх ёстой. Тийм бол Хестла Таалтынхны удам дамжсан үнэт элдэнд юу тохиолдсон бэ? Анхдаг цөмийн зүрхээр давсны дараа холбоо тасарсан тул тийшээ хэрэглэхгүйгээр 14 дурлын мэтэл танаа байлаг буцааг авах боломжгүй. Тийм гэж үү? Энэ байж болохгүй. Тэгвэл бид хурдан 2 дахь довтлого багийг илгээж болохгүй. Бээрний довтлого тэр гянданы эзлэхэд амжилтгүй байсан. Хэрэв бид цааш тохирол амсахыг хүсэхгүй бол татгалцсан дээр. Үгүй бид одоо тосч болохгүй. Хэрвээ ноён Бээрн босстой тулдсан бол бас ноцтой гэмтэл авсан байх ёстой. Тийм ээ, тэр чинь Баатар Бээрн Хисталд байсан гэж биш үү? Мангасууд бидний ингэж муудалцаж байх зүйл идгэж байгаа. Бас гянданд дахин бүлэглэж байгаа. Үүнээс өмнө бид хүчээ нийлүүлж үүнийг нэг мөсөн дуусгах ёстой биш гэж үү? Гэтэ бид эзэнт гүрний үнэт эрсийн нэгийг 30 суугаан шилдэг бүтээлийн нэгийг аль хэдийн алдсан. Хэрвээ 2 дахь довтлогоо бас бүтлгүүдэл юм бол би өнөхөр толгойгоо алдах болно. Гэхдээ хэрвээ бид юу ч хийхгүй бол эзэнт гүрний уур хилэн бидэн рүү чиглэн гарцаагүй. Гэхдээ хэрвээ Бээрэн анхдаг цөмийн босс болон өөрчлөлтөд эртний мангасыг мэдэж чадаагүй бол яах вэ? Хэрвээ гяндад тийм чиг хохирол амсаагүй бол тэгвэл хідэн ч удаа гяндан руу давталсан ч анхдаг цөмийг эзлэх нь боломжгүй. Би сонирхож байна гэж хэлэх ёстой. Яагаад чи ийм зүйл бодох болов? Энд бидний чадамжид нийцэн гэж би бодож байна. Эзэнт гүрний шидийн актем энд юу гэж байгаа юм бэ? Бид хэний тушаалаар явж байгааг чи мэдж байгаа байх. Хааны шидтэй актемийн 3 дугаар нүд. Харуулд хааны ордонд оролцож эхэлжээ. Бидний ирсэн болохоор энд байгаа бүх хүн гэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэсэн үг. Тэнгүүд Эрхэм Баатарыг алхад гар холбогдсон байж. Дээрээс нь Эрхэм дээдсийн үнэт бэлэг дайсны үүрэнд үлдээж гисэн гэж үү. Гэхдээ хэрвээ энд байгаа бүх хүн өхвөл эзэнт гүрний тоодомшгүй довтлогоонуудыг хэн удирдах юм? Тиймээс бид хаанд санал тавьсан. Та нарын амийг аврах гайхамшигтай санал. Та нар анхдаг цөм рүү дахин дайх болно. Гэхдээ хамгийн өчирг Бээрэн чадаагүй шүү дээ. Бид яаж Нийплеймийг явуулах болно. Юу? Нийплейм. Тэр сайн Нийплейм гэсэн үү? Чи хүлээгээрэй. Нийплейм чинь олон алдаатай эрлийн замтан биш гэж үү? Нийплейм бол алдаа биш. Тэр бол маргашгүй амжилт. Одоо би танаас асуулт асууя.
Ноён Берн Кристал болон түүний дайралтын баг анхдах цөмийн амьд үдээс нь яаж боломжтой гэж. Та тэд сул дорой байсан болохоор тэд сонос хэмжээ алдсан болохоор үгүй мэдээж үгүй тэгвэл юу байж болох вэ? Ноён Берн болон түүний багт маш чухал нэгэн зүйл дутагдсан. Ганцхан тэр ноён Берн дутагдсан зүйл Неплемд бий. Бид дараагийн дайралтаар амжилттай болгох танд үзүүлэх болно. Энд таагүй нэг байна. Яг л аимшигтай гай зовлон надад дайран орж ирэх гэж байгаа юм шиг. Ханиадны улирал юм болов? Хаа би өсөхгүй байна. Гэхдээ би хүмүүс ирээд дахин дайж орж ирэх боломжтой. Хэрвээ би эргүүлэг цааш нь хойшлбол Патрик асуудал орох болно. Зүгээр л яс байсан ч тэр ясны хүүтэй аимшигтай. Зүгээр л ясны хүүтэй. Хаа өшөө дургуун үрэх зүйл алга. Тэд хүмүүс бохор замаа энэ удаа хэрсэн гэж хэлсэн. Магадгүй би тэднээс эхлэнэ. Анхдах цөмийн хаалгагч 116 хар тэмтрүүл. Хөөрхөн амтан гэхдээ би түүний төлөө юу ч хийж чадахгүй. Би зүгээр л цаг хугацаа өнгөрөх хэрэгтэй. Дараагийнх нь 5 дугаар өрөөний хамгаалагч Антропобако. Миний санахаар Антропобако хөөе. Шимд хижээл байгаа бас их нь амьд байгаа цагт өвөө нь хүндүүлж болно. Аз болохоор их нь амьд байна. Миний тусламжгүйгээр өөрөө эдгэрэх бололтой. За тэгвэл асуудал 1-ээс 4 дугаар өрөөндүүд байна. Энэ талаар Патриктэй ярих хэрэгтэй. Та дахиад өглөх байх та, Патрик. Бусдыг нь дараа бодож болох бас жаахан дууг хийх үү? Тийм ээ. Би зөвхөн бохор замыг бас 5 дугаар өрөөг чалгасан. Гэхдээ энэ чинь том амжилт. Патрик ойлгоно. Ингээд боллоо Патер. Бохор хүмүүс нэгэнд энд ирсэн бол одоо та нь буцаж чадахгүй. Дэлгэж эзэнтэй. Намайг уучлаарай. Би бас нэг хүн ирсэн байна гэж бодсон. Чи байсан юм уу? Уучлаарай дэлгэж эзэнтэй. Зүгээр дээ би жоохон цочирдсан юм. Гэхдээ тэрнээс гадна Рена чи гоёлчихсан юм уу? Анзаарсан Рена маш их баяртай байна. Эзэлгэж эзэнтэй. Рена ямар харагдаж байна? Би нөгөө та дугуй тусгай үйл явдал болж байгаа юм болов? Үйлчлэгчийнхээ дөрөв тувцаа солилцож Патрикаас өмнө ажлаас гарна гэж хэлэхгээ юу да? Үүнийг тусгай үйл явдал гэж хэлж болно. Дэлгэж эзэнтэй тэр Рена цаг зарцуулах уу? Чи ажлаас гарч болохгүй. Тавтай морилно эзэнтэй. Хараач энэ газар бол Ренагийн нууц. Энд суу Рена чай авчирна. Гуй битгий л тэгээсэй гэж хүсэж байна. Тийм байж болохгүй. Битгий гар. Би халагдаж болохгүй. Чи халагдаж болохгүй. Энэ орон зай анх зөвхөн миний нууц байсан. Гэтэ одоо энэ бас залгиж таних. За. Бас гарахгүй. Ренаг авснаас хойш 80 жил өнгөрч. Та санаж байна уу? Тийм ээ, мэдээ санаж байна. 80 жилийн өмнө Гяндан нутгийн давалгаа болсон 1000 гаруй Гяндан уудыг даамжилсан. Анхдах цөмрүү дайрахыг оролцсон хүмүүсийн тоо 1000-аар хоологдсон. Тэр хүн Рена цол авч нэр хүнд өсөж эхэлсэн. Тийм ээ, чамд үнэхээр хэцүү байсан. Чиний баруун нүд зүгээр үү? Сайн байна. Тэр гарах өргөдөл өгөхгүй байна. Ренагийн нүд та санаж байна. Рена маш их баяртай байна. Мэдээж үргэлж бодож явдаг. Рена залгичийн хажууд байсандаа маш их баяртай байсан. Би ч бас хүлээгээрэй. Баяртай байсан гэсэн үү? Энэ чинь салхатай хэлдэг үг биш лөө. Залгич эзэнтэй болж болохгүй. Үгүй. Би танд хайртай. Чи болж би танд хайртай залгич эзэнтэй. Рена энэ мөчийг маш удаан хүлээсэн. Рена юуны өмнө намайг хайрладаг гэж хэлсэнд баярлалаа.
Гэхдээ чи мэдж байгаа би үргэлж амьдралд өхлийн зааг дээр байдаг. Би тэжээж гэмтэж бэртэж эсвэл бүр өгч болно. Бидний хэн нэг нь үлдсэн амьдралдаа ганцаардах зовлоос гэж бүсэхгүй байх тийм үү? Яг бодж ирснээр болж байна. Рена үүнийг хүнд дараа болохын эхнээс нь мэдж байсан. Гэхдээ энэ мэдрэмжүүдээ өөр цааш үргэлж хадгалахыг барахгүй. Амьдралагч Ренаг голч нуруу харуулбал энэ хэтэрхий амир. Рена залжсны хайрыг татахыг хүсэж байна. Ямар ч үнэхээр хамаагүй. Тийм болохоор хэрвээ Рена нууц арга хэрэглэх хэрэгтэй бол Рена жоохон тайвшир үүний тушаамжтайгаар би хүссэн зүйлээ аван залгижсантэй. Чи хэрвээ би үүнийг маанага цэмгэлбэл Рена чи сая намайг алах гэсэн үү? Юу? Энэ юу вэ? Босс та үнэхээр шилдэг. Хүмүүсийн хөөхн хангалттай байсан уу үгүй ээ? Энд байж болохгүй. Таны сэтгэл хаана байгааг би гайхаж байна. Намайг сонсож байна уу? За энд алга. Та бас хадагтай Ренаг хөөх хэрэгтэй байсан уу? Миний босс дайснаа илгаж чадахгүй бүгдийг адилхан хөөж байгаа нь үнэхээр гайхалтай. Чиний эрүү хэвийн ажиллаж байгаа болтой. Юу гэсэн бэ? Юу ч бишээ. Патрик би үүнийг яаж засах вэ? Та асуудлыг үүсгэсэн байж яагаад надад шийдлийг нь асуугаад байгаа юм бэ? Гэсэн ч энэ зөвхөн таны буруу биш. Мэдээж таны над дээр хийсэн зүйл чиний буруу гэдгийг эзэхсүүл алга. Чи үүнийг мэднэ биз дээ. Та яагаад чихээ таглаад байгаа юм? Чамд уу? Би юу ч санахгүй байна. Тийм үү, танд сануулах уу? Боссоо тайвшир. Боссоо. Юу? Рена чи бас уу? Хадагтай Рена сэрээрээ. Үүн надад татахад эндээс яв. Хаалт тэр намайг сонсохгүй байна. Тэр зүгээр саад болно шүү дээ. Уучлаарай хадагтай Рена. Би өөр арга олж чадахгүй байна. За би холдож чадсан юм шиг байна. За тэгвэл одоо яах вэ? Чи бас намайг алах гээд байгаа юм уу? Та одоо болтол санахгүй байна уу? За уучлаарай. Дахин хурдан хүлээж авсанд баярлалаа. Гэгсэн хэдий ч та яагаад тийм байдалтай байсан чинь ойлгож байна. Тийм байсан. Би Рена олох хэрэгтэй байх тийм үү? Тэгээд ийм ойлгомжтой хариултад асуудлыг асуугаад яагаад та юу хожих юм бэ? Юу Патрик чамайг үгүйг шилнэж утсан юмсаа. Сонсоод урам хугарлаа шүү. Хадагтай Рена манай гяндангийн салшгүй хэсэг. Таны идэж байгаа хоолны орцыг бэлтгэхээс эхлээд бусад мангасуудын хоолны дийлэм, гяндан цэвэрлэх, засвар үйлчлэг, мангасуудыг солих, өргөх дахин тавих. Хоол, засвар, анхаарал тавих, гомдол тайлбар хүлээн авах, гомдол шийдвэрлэх, олзоо солих, орлогын хуваарлах, нэгтлэн бодох. Зөвхөн энэ ч биш, хадагтай Рена энд байгаа бүх удирдлагын ажлыг ганцаараа хайрцдаг. Үнэнийг хэлэхэд хадагтай Рена алдах нь таны алдахаас илүү том асуудал босс. Би үүнийг мэддэг байсан ч шууд сонсож жаахан сочирдмоор юм. Тийм болохоор хурдан яваад түүнийг ол. Дөрвөн хөлдөж уушлалт гуйх хэрэгтэй ч юм уу? Эсвэл гутлыг нь үсэж чамайг зүгээр буцаагаад авчирд л та. За. Бас та явах гэж байгаа бол үүнийг ав. Энэ бол Мёро манай товчруулах тусалдаг буугавч. Дэлгэрэнгүй мэдэх шаардлагагүй зүгээр л харьцангуй үнэтэй гэдгийг мэдж байхад бол энэ чинь таны манай урсгал хүчтэй болохоор энэ тус болох эсэхийг мэдэхгүй байна. Хамгийн гол нь та дахиад 6 хуруутай болчихж хүчтэй нөлөө үзүүлж байж магадгүй. Гэхдээ энэ таны хувирах дүрсийн тогтворгүй байдлыг тогтоож магадгүй. Чи мэдж байна уу? Энэ бүх бэлтгэл чи ийм хүзэл болно гэдгийг мэдж байсан юм шиг санагдаж байна. Надад харагдахгүй байна. Чи үүнийг хаанаас олов? Зугаалж байгаад олсон. Бас босс гуйж байна. Үүгээр өөр юу ч битгийгээрэй.
Таны бодж байгаа шиг тийм ч бат бөгш. Би ашигласныхаа дараа ойлгох байх гэж бодож байна. Гуйж байна. Би оролдоод үзье. Намайг явсан байгуур эндхийн ямыг харж байгаарай. Тоглохоор явж байгаа юм биш шүү дээ. Би хамгийн ихдээ 5 өдрийн дотор буцаж ирэх ёстой. Та хамгийн хүмүүс удахгүй ирнэ. Тэгэхээр дараагийн дайралтын баг ирэхээс өмнө буцаж ирэх хэрэгтэй юу? Тийм ээ, босс. Хэрвээ би таныг явсан байгуур төрөмгийлэгчдийг зогсож чадахгүй бол тэгээд тэнд хүрвэл юу ч болж магадгүй. Тэгэхээр 5 өдөр бол энэ газар аюулгүй байх хамгийн дээд хугацаа. Мартаж болохгүй шүү. За. Би Рена 5 өдрийн дотор буцааж авчирна. Хэрвээ та хүний тоцонд ойрхон газар очих юм бол анхааруулга өгч байна, боссоо. Хүмүүсийн мангас хотод сэлгүүцэж байгааг мэдвэл сайн болохгүй. За. Хэрвээ юмс буруугаар игвэл би тэдний бүгдийг нь бут цохно. Боссоо гуйж байна. Энэ огтхон ч гоё биш байна. Юмс миний төсөлж яснаас ч илүү хүндрээд байна. Би хатагтай Рена Галиотоны шүдийг хаа нэгтээ өгөөж өдөр агуулсан манай чадвартай буцаж ирсэн. Яалтай. Галиотоны шүд 36 шилдэг бүтээлийн 34 дэх дуудлага уралдаанд оролцож байна. Ялтанд түүнийг санал ямар ч байж болно. Үүний үр дүнд босс уурай байж чадлагүй түүнийг бараг алчих шатлаа. Юу болохыг таах амархан толгой өвдөж байна. Хэрвээ босс юу болсон мэдсэн бол навчнууд сүйрэл угаа хүн дүрхтний устгах цаг болоогүй байна. Юу? Газар доорх дайралтын албаны төв байр бид 3 өдрийн хатагч цөмрөө